Мэргэн цэцэн оюун ухаан нь ямар тэгш боломжийг олгодог вэ? Мэргэн цэцэн оюун ухаан нь хүн бүрд мэдлэгээ дэвшлүүлэх тэгш боломж олгодог. Хүн мэдлэгээ нэмэгдүүлэхэд саад болж улмаар мэдлэгийг бууруулдаг зүйлс. Нэгдүгээрт худалч хууран мэхлэгж хүнд итгэх. Тиймээс худалч хүнээс болгоомжлох хэрэгтэй. Үүний тулд ухаант хүний үг болон худалч хүний үгийг ялгаж салгах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт бусад хүмүүсийн дунд нэр хүнд олох хүсэл. Гуравдугаарт мэдлэг мэргэн цэцэн оюун ухаанаас илүүтэйгээр мөнгийг хайрлаж үнэлэх. 5 мэдрэгүүгээс 6 дахь мэдрэгүүг хүртэл мэргэн цэцэн ухааныг нэмэгдүүлэхэд ямар ур чанар хүнд хэрэгтэй вэ? Нэгдүгээрт худал үг болон хууран мэхлэлтэд итгэж болохгүй. Үүний тулд бусад хүмүүсийн хэлж буй үгээр тухайн хүнийг тодорхойлох, өөрийн ур чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Ухаант хүн өөрийн мэдлэгээ хэрэгжүүлдэг учраас хийж буй сайн үйлсийг нь анзаарч мэдээ. Хуурдахгүй тулд мэдлэгийг урьдчилан эзэмших хэрэгтэй. Хоёрдугаарт мэдсэн мэдлэг эзэмсэн ухаан чинь өөрийг чинь бусад ухаант хүмүүст таниулах болно. Гуравдугаарт мэдлэг мэргэн цэцэн оюун ухааныг мөнгнөөс илүүтэйгээр хайрлаж ухаантай хүний хэлсэн үгийг сонсоорой. Мэргэн цэцэн ухаантай хүн нь ямар хүн байдаг вэ? Энэ дэлхий дээр ухамсаргүй зүйлс байдаг учраас худал үг хууран мэхлэлтэд итгэж замхран алга болдоггүй баяр хөөргийг мэдрэхийн тулд хүн өөрийн хүслийг захирдаг бөгөөд мэргэн цэцэн ухааныг эзэмшихийн тулд юуг зөв хийх болон хэрхэн хийж дуусгах тухай мэдлэг эзэмшиж мэдлэгээ тэлж нэмэгдүүлдэг. Энэхүү амжилтад хүрэхийн тулд хүн нь нуугдмал мэдэгдээгүй байгаа мэдлэгийг илрүүлэх энэ дэлхий дээрх мэргэн цэцэн оюун ухаан бөгөөд бусдаар тэгш хандуулахын тулд хүний мэдрэмж мэдрэгүүг бүтээгч билээ. Тиймээс мэргэн цэцэн ухаант хүн нь мэргэн ухааныг ойлгож худал хуурмагт автаж замхран алга болдоггүй баяр хөөргийг мэдэрдэг. Хүний мэдрэгүй бол итгэл юм. Хүний итгэл нь түүний хэлж буй үг болон өөрийн ойлгосныг хэрхэн хэрэгжүүлж буй үйлдэлээр бусад хүмүүст танигдаж илэрдэг. Хэрэв хүн ухаалгаар ойлгосон бол түүний үйлдэлээр хэрэгжүүлж буй үйлс нь хууль бусаар олсон мөнгө, олны дунд олж авсан нэр хүнд, буруу ташаа ойлголт, худал үг болон хууран мэхлэлтээр сэтэлдсэн шудраг бус хандлагаас ангид байдаг. Мэргэн цэцэн оюун ухаан бидний амьдардаг газарт хэрхэн хандах вэ? Хуурай их газар нь нэгэн цагт усаар бүрхэгдсэн байсан. Бид газрын гадарга дээр хуурай газар дээр амьдардаг. Харин газрын дор гүний ус байдаг. Хуурай их газар нь бидэнд жимс, үр тариа болон хүнсний ногоо уруулж өгдөг. Зөвхөн хүнийг хоол хүнсээр хангах бус бидний тижээж хүнсэндээ хэргэлдэг амьтдыг өвс тижээлээр хангадаг. Хоол хүнс нь бидний биеийг шин тижээлээр хангаж бидний цусыг цэвэрлэж өвчлөлөөс ангид байлгадаг. Бидний газарт хандах хандлага нь хоол хүнсээр дамжуулан бидний цуснд нөлөө үзүүлдэг. Ухаалаг хандлага бол бид хүнсний чанарт илүү анхаарч харин хүнс тижээл болдоггүй бараа материалын үйлдвэрлэлийг бууруулах хэрэгтэй. Мэргэн цэцэн оюун ухаан бидний амьдардаг газарт хэрхэн хандах вэ? Өдөр тутмын хэрэглээгээ хангахын тулд бидний хийдэг үйл ажиллагаанууд. Хэрэгэлдэг бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах тусам байгаль дээр амьтай байсан зүйлсийг эд хөрөнгө материал болгон хувиргаж улмаар их хэмжээний хог хаягдал бий болгоно. Бид хүслээрээ юуг гэмтээдэг вэ? Их хэмжээний олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг хүслээрээ бид байгалийн баялагийг барагдуулж хог хаягдал болгодог. Бид хүсэл сонирхлоо хэрхэн байгалийн нөөцөд бага хөнөөлтөй болгох вэ? Бид хэрэглэж буй бараа бүтээгдэхүүнээ ойрхон голж олон удаа сольж шинээр худалдан авахаас зайлсхийж болно. Бие биеийгээ өөлж буруутгадаг болон хэрэглэж буй эд зүйлсээ байнга голж байдаг хандлага нь бидний алдаа бөгөөд энэхүү алдаагаа засаж татгалзлыг хүлээн зөвшөөрөх болгох хэрэгтэй. Өөрийн ойлголтын төвшөнд хүртэл бусдын ойлголтын чанарыг хүчрхэгжүүлж
зөв болон бурууг ялгаж салгах хүмүүсийн ур чадварыг өөрийн ур чадварын түвшинд хүртэл хөгжүүлэх нь хүлээн зөвшөөрөх болон татгалзах хоёрын хоорондын зөрүүг бууруулах цорын ганц зөв шийдэл юм. Энэ шалтгаанаар улс үндэстэн нас, хүйс болон нийгмийн гарал үүсэл харгалзахгүйгээр бидэнд оюусрангийн хувилбар хэрэгтэй.